Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Samsung компани хамгийн сүүлийн үеийн дэлгэдэг гар утас Galaxy Z Fold 7 утсыг танилцуулъя. Өнгөний хувьд Jet Black, Blue Shadow, Silver Shadow гэсэн 3 өнгөнөөс сонгох боломжтой ба Samsung-ийн цахим хуудаснаас утсаа захиалбал Mint өнгө сонгох боломжтой. Багтаамжийн хувьд 256 GB-с 512 GB-с 1 TB гэсэн багтаамжийн сонголттой. Гадна талдаа буюу хумсан байх үедээ 6.5 инчийн AMOLED 2520-ыг харьцах нь 1080 пиксель 120 Гц-ийн дэлгэц. Дотроо 8 инчийн AMOLED 2184-ыг харьцах нь 1968 пиксель 120 Гц дэлгэцтэй. Том дэлгэцээр та кино үзэх, бичлэг үзэх, тоглоом тоглох, олон цонх зэрэг нээж мультитаск хийх зэрэгт ашигтай бөгөөд авч явахдаа хумих нь маш их давуу тал юм. Дэлгэдэг эвхдэг утаснууд түгээмэл болоод удаагүй байгаа учраас бусад утсыг бодвол үнэтэй хэвээр байгаа. Та 256 GB багтаамжтай Z Fold 7 авах үнээр 1 TB багтаамжтай S25 Ultra аваад нэмэлт дагалдах авах мөнгөтэй үлдэх боломжтой байгаа шүү. Урдаа 10 мегапиксел селфи, ардаа 200 мегапиксел wide angle, 12 мегапиксел ultra wide, 10 мегапиксел телефото камертай. Samsung-д зориулсан Snapdragon 8 Elite чиптэй. Энэ чип нь сүүлийн үеийн флагшип утаснуудад ихэнх нь хэрэглэгдэж байгаа бөгөөд бенчмарк оноогоор Samsung-ийн өөрсдийн Exynos эсвэл MediaTek-ийн процессороос хавьгүй илүү учраас тоглох, олон зэрэг аппликейшн оруулах зэрэг хүч чадал шаардсан үйлдэлүүдэд хийхэд гацах зүйл байхгүй. Z Fold 7 нь 30 минутанд 50% цэнгээ утастай 25 Вт цэнэглэгчээр авах боломжтой. 4400 мАh батарейтай ба утасгүй 15 Вт цэнэглэгч дэмжинэ. Мөн 4.5 Вт reverse wireless charging буюу ухаалаг цаг чихвчээ утасныхаа ард тавин цэнэглэж болох горимтой. Утастай цэнэглэгчээр бүтэн цэнгээ 1 цаг 25 минутанд авна. 24 цаг тасралтгүй бичлэг тоглуулах боломжтой гэж Samsung-аас албан ёсоор мэдээлсэн бол түрүү жилийн загвар Z Fold 6-аас 1 л цаг илүү байгаа юм. Дэлгэдэг утас учраас IP үнэлгээ нь IP48 бөгөөд энэ нь 1.5 метрийн гүн усанд 30 минутын тэсвэртэй 1 мм-с том тоос нузар шорооноос хамгаалалтай гэсэн үг юм. Wi-Fi 7 болон Bluetooth 5.4-өөр тоноглогдсон бөгөөд мэдээж 5G, 4G шүлжээнд ашиглах боломжтой. Хайрцагтаа Android 16 дээр суурилсан One UI 8 үйлдвэрлэлийн системтэй үндсэн төхөөрөмж, USB залгуур, SIM гаргадаг зүйтэй л ирэх ба ихэнх том компаниуд цэнэглэгч дагуулж өгөхгүй болоод байгаа учраас та өөрөө худалдаж авах эсвэл өөрт байгаа хуучныгаа хэрэглэх хэрэгтэй болно. Мэдээж бүхий л сүүлийн үеийн хиймэл оюун ухаан дээр суурилсан үйлчилгээнүүдийг авах боломжтой ба хиймэл оюун ухааны талаар дэлгэрэнгүй сонирхож байвал Galaxy S25 Ultra-гийн талаар хийсэн бичлэгнээс сонирхоорой. Хэрэв танд энэхүү бичлэг таалагдсан бол манай сувгийг дагаарай. Okay guys, have a look. This is it. First look at the first edition of our new design. Okay guys, have a look. This is it. First look at the first edition of our new design. Okay guys, have a look. This is it. First look at the first edition of our new design. Okay guys, have a look. This is it. First look at the first edition of our new design.